За энэхүү лаборатори ажлын хүрээнд бид нар IP version 6 гэлтийн талаар судлах болно. За IP version хаяг нь болохоор 126 бит 8 битийн урттай. За энэ нь ерөнхийдөө 3.4 38 зэрэгт тийм тооны IP хаягийн боломжит хувилбарыг гаргачих боломжтой гэсэн үг. За нэг өдрөгдсөн ингээд дэлхий дээр байгаа тоног төхөөрөмжийн тоо ихсээр байгаа. За энэс болоод бидний одоогоор нийтлэг ашигладаг IP version 4 хаяглахад хангалтгүй буюу ийм их хэмжээгээр ингээд хаяглахад боломжгүй болж үүснэ. Тийм болохоор бид IP version 4 хаягийг IP version 6 хаяг руу шилжүүлэх шаардлагатай болсон. За IP version 4 хаягаас IP version 6 хаяг руу шилжүүлэх 3 техник байдаг. Яг нь болохоор dual stack. За ижил сүчийн сегмент IP version 4-өөс IP version 6 хаягуудыг нэгэн зэрэг тохируулахыг зөвшөөрдөг юм байна. За тэнэлэн тэнэлэн болохоор IP version 4 сүлжийн дээгүүр IP version 6 пакет дамжуулдаг. За бас IP version 6 пакет нь хөгжлийн бусад төрлүүдтэй адил IP version 4 пакет дотор хайрцагтсан байдлаар явдаг. За гурав дахь нь болохоор translation гэж байгаа. Энэ болохоор ерөнхийдөө NAT буюу IP version 6 болохоор IP version 4 тохируулагдсан төхөөрөмжүүдтэй ингээ харилцах боломжийг олгох ингэж хөрвүүлсэн байдаг. За IP version 6 хаягууд нь болохоор 3 төрөл байдаг. За эхнийх нь болохоор unicast. Unicast нь болохоор ингэнээр хэлбэл нэг интерфейсээр дамжин гэсэн үг. IP version 4, IP version 6 хоёр хаяг болохоор яг ижилхэн За хоёр дахь нь болохоор multicast. За IP version 6 multicast хаяг нь зөвхөн нэг IP 6 пакетыг олон destination руу илгээхэд ашигладаг. За нэг source-оос many destination гэсэн үг. One to many холбоостой гэсэн. За гурав дахь нь болохоор unicast. Ер нь ойлгомжтойгоор хэлэх юм бол many to many гэсэн үг. Гэтэ яг many to many гэхээс илүү зүгээр IP version энэ дээр IP version хаяг нь олон төхөөрөмжт рүү холбогдсон. Тэгээд өөрт ойрхон байгаа төхөөрөмж рүү шууд дамжуулаад тэгээд ашигладаг гэсэн үг. За одоо туршилт руу эхэлж байна. За туршилтын топологи нь болохоор за энд харагдаж байгаа. За энд ажиллуулаад эхэлсэн байна. За тэгээд хийсэн тохироонуудыг харах юм бол IP version 6-ыг юм болохоор статкаар тохируулаад өгсөн. Gateway өгсөн. За тэгээд IP version 4 хаяг байх байгаа гэсэн үг. За энэ дээр мөн ялгаагүй. PC1-ээс. За одоо зүгээр бүгдээрээ юу яаж утцгаая. PC0-оос PC1 рүү пакэжлж үзье эхлээд. За ингээд амжилттай явсан байгаа гэж харж байна. За үүний дараагаар биднэрт ping явуулж үзэх хэрэгтэй байгаа. За ping гэж байгаа. За PC0-оос PC1 рүү ping явуулж үзье. Ping гэж үчээд IP нь болохоор 2001 DB8 2001 DB8 татасан гаргаад ирээ.
явуулаад үзэх хэрэгтэй. За одоо бид real time дээр шууд тавьчих тийм үү. Тэгэл тодорхой харагдах байна. За ингээд lost үсээгүү тэгээд дөрвөн пакетыг олсон төрөл ажиллана байна. За эхний туршилт бол нэг юмрхүү. За дараагийн туршилт нь болохоор IP version 4, IP version 6 хоёул ингээ хамтарсан тийм юу үүсгэсэн, топологи үүсгэсэн. За тэнийг болохоор ингээд үүсгэж өгсөн. За энийг даашлуулт. За тэгээд мэдээж бисэнүүдтэй болохоор статкаар бүх юмдын динамикаар тохиолдсон. Энд бас интернет нал дээр нь IP version-ийн link locator системтэй тохируулаад өгсөн. Тэгээд үндсэн тохиолдлуудыг хийгдэж гисэн. За одоо тэрэн дээр ямар туршилт хийх вэ гэвэл мэдээж IP version 6-ыг юу IP version 6-тай сервер дотоод серверт хандж чадах хэрэгтэй. За нэг нь болохоор simulation гэж байгаа. Successful гэж сайн гараад ирлээ гэдэг ингэж байгаа. За ойлгомжтой байна. За IP version 1-ээс 6-аар явуулаад үзье. За successful гэж ирчлээ. За дараа нь за өөр бүр хол байгаа юунаас IP version 6-аар явуулаад үзье. За одоо дөрвүүдийг нь IP version 4-т үзчихвэл за ингээд амжилтаар ирж байгаа. За ихэндээ болсон болоход асуудал үүсэхгүй байгаа. За тэгээд бид ингээд хаягдсан тэмдэглээд өгсөн. За энд ингээд хийсэн тохиолдол ингээд за одоо үзэх зүйл нь болохоор DNS. DNS нь болохоор real time-аар юугаар хандах вэ гэвэл хөрөмжөөс одоо IP version 6 болохоор сервер 1.com гэсэн нэртэй байгаа. За энэ процессор хандах. За сервер 1.com. За амжилттай хандаж байгаа. За IP version 4-ийн серверлээ явуулсан. Сервер 2.com. За ийм хост олдохгүй гэж байгаа. Гэтэ эндийнхэн DNS хаягдалтна. Сервер 2.com гэж байгаа. За энд болохоор IP version 4-т компьютерт хандах боломжтой харуулъя. Сервер 2.com. За ингээд амжилттай хандж байгаа. За одоо IP version 6-гийн сервер ажиллахгүй байна. Сервер 1.com. За хост олдохгүй гэж байгаа. За энэ байдлаар хийсэн тохиолдлуудыг нь дуртаад бичсэн байна. За шалгах асуулт. EUI 64 гэж юу вэ? За энэ нь болохоор бид нар Mac хаягийг ашиглаад яаж IP version 6-ыг үүсгэдэг вэ гэсэн ерөнхий зүйл. Тэгээд за манай Mac хаяг болохоор ингээд төхөөрөмжүүд компьютерт байдаг 48 бит урттай байдаг. Тэгээд энийг болохоор ингээд 24 битээрээ салгаад FE гэдэг 16 битийг нь дунд нь хийгээд хариу нийлүүлээд ийм байдлаар 64 битийн урттай болгоод ер нь бол 64 IP version 6 гэх юм уу тийм хаяг үүсгэх боломжтой болчихж байгаа. За энэ зүйл ингээд
Тийм. Extended unique identifier 64 гэдэг. За, API version 6-аас үлжээнд DHCP version 6 болон Slack 2-ын ялгаа. За, DHCP 6 version 6 ерөнхийдөө ярих юм бол зүгээр бүх юугаа мэдээллийг ингээд өөрөө ингээд өгөөд идэг тийм үү? Тэр юуны IP хаяг, DNS тийм тохируулгуудыг бүгдийг ингэж өгдөг зүйл. Харин Slack нь өөрөө юу вэ гэвэл за энэ болохоор stateless address out configuration гэж байна. За энэ болохоор жижиг сервергүй орчин тохиромжтой. За энэ ерөнхийдөө зөвхөн API version 6 хаягийг нь л үүсгэдэг. Өөр тийм их зүйл хийдэггүй гэх юм уу. Тэгээ серверээс хаягийн тохиолгоо авах шаардлагагүй байдаг. Тийм болохоор жижиг тохиромжууд шалгаад хэлбэр байдаг. Дээс API version 6 болохоор том сүлжээнүүдийг нь витрдоход ер нь бол хэрэгтэй байдаг. Тийм хоёр зүйл. За, stateless DHCP version 6 болон stateful DHCP ялгаа гэж байна. За, stateless DHCP version 6 болохоор Slack DHCP version хоёулаа ашиглагддаг. За, энэ дээр юу DHCP version 6 болохоор API version 6 руу хөрвүүлэхээс бус бүх зүйлийг хийждэг. DNS сервер хаягдмаягд гэх мэт бус бүх зүйлийг бол харин Slack-аар зөвхөн API version 6 руу хаягдтыг хөрвүүлдэг зүйлийг л хийждэг. Харин stateful DHCP version 6 гэхээр өөрөө бие даад бүгдийг хийдэг гэсэн. За энэ дээр gateway тохиргоог бас Slack-аас error message яаж юм тийм үү? Энэ дээр ингээд бүх ялгаануудыг яг өс нэгтэлсэн байдлаар болтгдсон байна. За ингээд энэ лаб өөрөнд ажил хийж байгаа.